Владимир юундан Петр Силтэн багштан баярлаа. Танаасаа энэ сайхан алтан микрофон тосч аваад үнэхээр сэтгэл өндөр байна. Багштаа үнэхээр баярлаа. Талархлаа. Ямар гоё би яасан ад зэрэгтэй. Манай энэ мондог агуу багшаас алтан микрофон тосчод үнэхээр сэтгэл дүүрэн байна. За би бол Домдод улсын өвөр Монголын хүүхдэд ажиж амьдарч байгаа фаундер үүсгэн байгуулагч жиргэлээ Жамсуугийн Сичингва энэ жил 59 настай. Юуны өмнө манай Владимир Догон багш, Петр Силтэн багш, Роктра багш, Саруул багш, Гэлма багш, Орон Чимоо багш, Урна багш, өмнөх миний хөөрхөн хайртай шив надаа бас үнэхээр үнэнд өөрийнхөө дотоод сэтгэлээс та бүхэн бүгдэнд баярлаа, талархлаа. Тэгээд энэ өдөр өнөх сайхан тайсандаа гарч ирсэндээ сэтгэл маш их догтлож байна. Ерөнхийдөө удаа гарсан болж энэ өдөр яг хараа би ингэж сэтгэл догтлож байна уу? Бараг л агуу хүмүүс нэг алтан микрофон тосч авснах юм болоо гэж бодож байна. Заашгаа нэг ялэг бая миний отхон цагаан Елена Поротасгаж багштаа үнэхээр тойлихоор баярлаа. Та хоёрынхаа ачаар бид ихэнтэй өнөх сайхан алтан тайсандаа гарч иж хаваатлах хийхэр болсон байж сэтгэл маш догтлож байна. Мөн та минь бас ирээдүйн үүсгэн байгуулагч фаундер Догон багшийн хаан гэрийн шив гэдэг нь мөнөөс мөн шүү чарви гаарэ. Тэгээд тэгвэл одоо би супринен юм дасгаалаар өөрийн биеэнд дасгааж уснаар үнэхээр өндөр тойлын их өндөр өсөд хөгжил өөрчлөлт ховрол үнэхээр их байдаг. Миний өөртөө ховролтын одоо өнөх охин чадвар үнэхээр илтгэх үнэхээр ястай хүчгүй байна. Тэгэхээр би нэг л жохол жилийн та надад мэдгий гэж бодож байна. Юу юм бэ гэсэн тэр бол дараа хайр. Хүн үнэхээр өөрийнхөө дотоодоос нь хайраа ондроо гачирч чадгал юм бол өөрөөрөө байж чадгал юм бол өөрийгөө хөгжүүл биелтгэл юм бол өөр бас лахтай хөгжүүл биелэх юм аа гэдэг нь бат итгэлтэй байна. Иймээс биднес юуны өмнө бид бүхэн өөрөөдөө юуны өмнө дасгаалаа сайхан хийж өөрөө биеийн өөртөө өөрийнхөө өнсийнхаа дотоод хайрыгаа ундруулаад гарч ирсэн үед бид нь өөр бусдыг хажууд хүмүүс бүгдийг өөрчилж ховроод дийлнэ гэдэг нь бат итгэлтэй байна шүү. За ингээд ерөөсөн бид нь өөрөөдөө ингээд хайраа ундруулаад гарч ирсэн цэр цаг үед бид бүхэн бүгдөө тэр хайр донд онгож шомбож үнэхээр тэр сайхан хайрыг хайраараа хүмүүсээ жирэгжүүлж хөгжүүлж өөрчлөлт биелэх нь бат итгэлтэй байна шүү. Иймээс энэ бол ямар чухал гэсэн үг гэсэн. Хамгийн чухал бид бүхэн бүгдээ хайраараа ундруулж өөрийн биеэрээ байж чадах, өөр бусдыг хөгжүүлж, өөр бусдыг нэн сайхан ад жиргэлтэй, нэн сайхан гэрэл гэрэлтэй тийм аа. Нэн өрөөг мөндөр, өрт нөгөө өдөр гөрдгөө биелэх нь бат итгэлтэй байна гэсэн үг. Одоо энэ 2 жил хагасын сургалтыг дамжиж эдгээр олон үнэхээр мөдөрсөн байдаг шүү. Юуны өмнө үнэхээр маань агуу хүмүүстэн баярлаа талархлаа гэсэн үг ихэнтэй хэлмээр байна. Тэгэхээр хамгийн сүүлд нь энэ сууж байгаа бүх хүмүүс яг та нар минь нар дотроосоо гэрэлдэг, гаднаасаа гэрэлдэг, яг од гэлэлж байгаа та бүхэнд ч гэсэн баярлаа талархлаа. Тэгэхээр та нараасаа үнэхээр би өрсөж олсон шүү. Энергийн сайжаа ихээр явдаг дийлсэн шүү. За ингээд хамгийн сүүлд нь манай Гэлма багштаа бас ихэнтэй хүндэтгэл төвшөөрөө таныхаа өнсөр хайрын донд умбаж бид бүхэн бүгдөө ийм сайхан умбаж таныхаа хайрын донд умбаж бидэнд өсөж хөгжиж байна. Мөн ч энэ сайхан хаваалцгаан таныхаа хайрын донд умбаад энэ төр төсгөө яаж хайртай шүү. Бүх хүмүүстээ хайртай шүү. Удачи, дружба с нами всегда. Богатство и счастье – это наша судьба. Очень волнуюсь и очень счастлива и радостна из-за того, что сегодня мне выпала честь получить микрофон от нашего великого президента, величайшего наставника от Петра Силкина. Это вообще очень много счастья стоит. Спасибо, спасибо. Я так счастлива и волнуюсь. Это она говорит. Я Джамсу Сичингва. Фаундер 5-го ранга, живу в столице внутренней Монголии, Китайской Народной Республики, в городе Хуххот. Мне 59 лет. Прежде всего выражаю свою глубокую признательность и благодарность величайшим нашим наставникам Владимиру
Владимиру Довгню, Петру Силкину, Роберту Ра, Сарул, Герме, Орнчимек, Орна и всей нашей педагогической великолепной цепочке, а также партнерам, друзьям своей дружной команды. Всех вас искренне люблю. Сегодня особо волнуюсь, наверное, из-за того, от самого Петра Силкина. Особая благодарность новым про-интеллект-тренерам моим Артон Цаган и Ялна, которая благодаря вам мне вновь представилась возможность выступить с этой высокой трибуны. Мои хорошие, вы являетесь основателями, уже фаундерами Суперджамп. Вы уже учитель мастера, я это так вижу. Я получила и получаю от 8 упражнений Суперджамп огромные изменения и непрерывный рост. Из-за короткого тайминга я сегодня хочу говорить про одно свое особое достижение. Это любовь. С помощью 8 упражнений я по-настоящему почувствовала, что такое любовь. До Суперджамп у меня, оказывается, была любовь от головы, от мозга. Я вроде понимала, но, выходит, не чувствовала сердцем. Поэтому, наверное, я искала любовь извне, от других. Оказывается, моя любовь жила и живет внутри меня. Оказалось, что чем больше я отдаю, делюсь этой любовью, чем больше я живу со собой, нахожусь в настоящем, тем вокруг меня все процветает. Это каждому доступно. Если каждый человек научится этому, то наш мир начнет светиться, и человечество будет жить в состоянии счастья и благополучия. Это путь к просветлению. В конце выражаю свое восхищение всем вам, которые здесь находитесь. Вы светитесь изнутри и снаружи. Каждый день получаю от вас огромный заряд энергии. И спасибо большое вам. Еще раз благодарю своей любимой наставнице Герме за твою любовь и заботу. Поздравляю тебя с днем рождения. Желаю счастья и крепкого здоровья. Любим тебя. Вот такие слова. Спасибо вам.